Сайн мэцхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид өнгөрсөн 7 хоногт олон улсад болсон үйл явдлуудыг багцлан хүргэх болно. 2-7 хоногийн өмнө Япон улсын шинэ ерөнхий сайд эмэгтэй хүн болох магадлал өндөр байна гэх мэдээ гарч олон улсын анхаарлыг татаад амжсан. Тэгвэл энэ 7 хоногт өдгөө 64 настай Такеичи Санаиг Японы дараагийн ерөнхий сайдаар томиллоо. Түүний засгийн газарт шинээр 10 сайд орж ирж байна. Мөн 2 эмэгтэй сайд байгаа. Тэрээр өөртөө намын даргад өрсөлдсөн хэд хэдэн үнийг мөн сайдаар томилсон. Үүнд Коизуми Шинжирог батлан хамгаалахын сайдаар, Хаяши Йошимасаг дотоод хэрэг харилцаа холбооны сайдаар, мөн Мотеги Тошимицуг гадаад хэргийн сайдаар томилжээ. Эдгээр томилгооноос олонний анхаарлыг татаж байгаа хүн бол Такеичи Санаигийн өөрийнх нь өмнө нь хашиж байсан эдийн засгийн аюулгүй байдлын сайдаар шинээр томилогдож байгаа Америк аав Япон ээжтэй Онода Кими гэх одоо юм шинэ сайд. Онода Кими нь өдгөө 42 настай буюу дундаж нас нь 58 байгаа шинэ засгийн газрын харьцангуй залуу гишүүн болж байгаа гэдгээрээ цахим сүлжээндээс ихээхэн анхаарал татаад байгаа. Шинэ ерөнхий сайд томилогдсныхоо дараахан анхны хэвлэлийн хурлаа мөн хийсэн. Түүний шинэ засгийн газар Японы эдийн засгийн бодлогыг чухалчилж ажиллана гэдгийг онцолж амжиргааны үрдэг нэмэгдэж байгааг шийдвэрлэх юм арга хэмжээ авна гэсэн юм. Эрх баригч либерал ардчилсан нам мөн инновацийн нам нь одоо хамтарч эвсэл байгуулсан ч парламентын 2 тахимд олох болж чадаагүй. Тиймээс Санаи Такеичи улс орны доктортой байдлыг одоо хангахын тулд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ бусад намуудтай уриалж амжижээ. Өөрөөр хэлэх юм бол намын бодлоготой л одоо зөвлөлдөхгүй бол бусад намуудтай хамтарч ажиллахад эрх баригч нам нээлттэй гэдгийг бол хэлсэн. Гадаад бодлогын тухайд Америк нэгдсэн улсын өндөр татварыг одоо бууруулахад чиглэж ажиллана гэж шинэ ерөнхий сайд хэлсэн бөгөөд Дональд Трамптай найрсаг харилцаатай байна гэдгийг илэрхийлсэн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад 10 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд айлчлах гэж байгаа бөгөөд шинэ ерөнхий сайдад энэ сарын эхээр баяр хүргэсэн. Тэд цагаачлалын бодлогод чанга ханддаг. Мөн консерватив зэрэг одоо олон талаараа бол ижил. Иргэд сануулахад 10 дугаар сарын эхээр Японы эрх баригч либерал ардчилсан намын даргийнхын сонгуульд Такеичи Санаи нэр дэвшиж ялалт байгуулсан. Энэ үеэс түүнийг Японы Маргарет Тайчер гэж хэвлэлүүд бол онцолж эхэлсэн. Учир нь тэрээр консерватив үзлээ нээлттэй, идэвхтэйгээр илэрхийлдэг нэгэн бөгөөд Японы ерөнхий сайд асан Абе Шинзогийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ мөн хэдэнтэй илэрхийлсэн. Түүнийг нам дотроо хамгийн консерватив үзэлтэй гишүүдийн нэг гэдгийг Японы Канда их сургуулийн профессор Жеффри Холл хэлсэн байдгаас ямар чанга эмэгтэй гарч ирснийг харж болно гэж хэвлэлүүд бичиж байгаа юм. Түүний хувийн намтар мөнлийг сонирхолтой. Такеичи Санаи залуудаа металл хамтлагийн бөмбөрчин байсан. Мөн мотоцикл унах хоббитэй, автомашин сонирхолтой гэх мэтчлэн одоо түүний үзэмж, имиж нь олонний анхаарлыг бол ихээхэн татаж байгаа. Тэгвэл тэрээр ихэнх Японы ерөнхий сайд улс төрчид шиг улс төрийн юм гэр бүлээс бол гаралгүй, энгийн нэгэн гэр бүлээс гаралтай нэг аж. Түүний аав нь автомашины үйлдвэрт, ээж нь орон нутгийн цагдаагийн газарт ажилладаг байсан юм байна. Такеичи Санаи маш хичээвдгий ийм сурагч байсан бөгөөд улсынхаа шилдэг хувийн их сургуульд орох шалгалтанд тэнцэж байсан ч эцэг их нь төлбөрийн чадамжгүй байсан учраас бол тухайн үедээ орж чадаагүй байна. Гэхдээ хожим нь улсынхаа мөн шилдэг тооцогддог Кобе их сургуульд бол хийсэж оржээ. 1990-ад онд тэрээр олон улс мөн улс төрийн эксперт шинжээч болж телевизийн нэвтрүүлэгч болох гараагаа эхлүүлсэн байна. Ийхүү төд удалгүй 1993 онд Японы парламентод сонгогдож үүнээс 3 жилийн дараа либерал ардчилсан намд бол эсэж орсон байгаа юм. Энэ цагаас хойш Такеичи Санаи засгийн газартаа эдийн засгийн аюулгүй байдлын сайдаас эхлүүлээд хэд хэдэн өндөр албан тушаалууд хашсан ийм туршлагатай нэгэн болсон. Абе Шинзогийн засгийн дор Такеичи Санаи нь 5 гаруй жил сайдын албыг хашсан бөгөөд ерөнхий сайд асан түүнийг ихээхэн үнэлдэг байсан гэдгийг бол шинжээч хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Абе Шинзогийн маш ойрын хүн байсан гэсэн үг. Такеичи Санаи нь эмэгтэй гэдгээрээ Японы түүхэнд мөн яалтчгүй шинэ хуудас бол нээж байгаа. 2024 оны байдлаар гэхэд тус улсын парламентын суудлын 10%-ийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа. Мөн Япон нь дэлхийн 4 дахь том эдийн засгтай улс хэдий ч дэлхийн эдийн засгийн форумоос танилцуулдаг гендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 148 орноос 118-д жагсан. Энэ нь Япон улсыг 7-гийн бүлгийн бусад улстай харьцуулахад хамгийн бага муу үзүүлэлт болж байгаа юм. Гэлээгээд бас нэг онцлог бол Такеичи Санаи нь тиймч феминист хүн биш юмаа гэдгийг бол шинжээч бас хэлж байгаа. Тухайлх юм бол тэрээр уламжлалт одоо Японы гендерийн харилцааг бол дэмждэг, мөн ижил хүйсний гэрлэлтийг эсэргүүцдэг. Японы хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжилна гэх үзэл санааг тууштай дэмждэг нэг юм лээ.
Дараагийн мэдээ. За энэ 7 хоногт гарсан анхаарал татсан мэдээ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын бэлтгэл ажил зогссон тухай. За хоёр удирдагч 16-ны өдөр утсаар ярьсны дараа Унгарт Будапештэд уулзнаа гэж мэдэгдэж байсан. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Путинтэй утсаар ярих бүрт харилцан яриа урагштай өрнөдөгч гэсэн бодит үйлдэл үр дүн гардаггүй гэж хэлсэн байна. За үүгээр зогсохгүй Америкийн нэгдсэн улс Оросын албаны улсын томоохон хоёр газрын тосны компани болох Роснефть болон Лукойлд хориг тавихаар болсноо энэ 7 хоногт зарлалаа. За энэ нь Орос-Украины дайнд инхийн хилэлцээр байгуулах гэсэн Америкийн нэгдсэн улсын ээлжид арга хэмжээ юм а гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Оросын албаны улсыг ийхүү хоригт оруулж гарцаагүй байдалд оруулах гэсэн Америкийн нэгдсэн улсын оролдлого гэж үзэж байгаа. Дональд Трамп өмнө нь хэд хэдэн удаа Оросын албаны улсын эсрэг хориг арга хэмжээ авна гэж хэлж байсан ч Оросын албаны улстай дайны асуудлаар хилэлцэж чадна гэж найдаж байсан тул тухай бүрт нь хойшлуулж байсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэсэн хэдий ч Оросын албаны улсын ерөнхийлөгч гал зогсоох асуудлыг ноцтой хүлээж авахгүй байгаа учраас хориг арга хэмжээ авах цаг нь ийхүү болсон гэж бодож байгаагаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Лав гарагт мэдээлжээ. Энэ удаагийн багц хориг арга хэмжээ нь Оросын албаны улсад ихээхэн хохирол дагуулж байгаа бөгөөд дайныг дуусгахаа мэдэгдэх юм бол хоригоо шууд буцаана гэдгийг Дональд Трамп мөн хэлсэн. Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесентийн хэлснээр хориг төрсөн Оросын газрын тосны хоёр компани нь дайныг гол санхүүжүүлэгч аж. Тиймээс Владимир Путин дайныг зогсоох хүртэл энэ хориг үйлчилнэ гэсэн. Газрын тос болон байгалийн хийн Оросын албаны улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн. Роснефть болон Лукойл компани нийлээд өдөртөө 3.1 сая баррел газрын тосыг экспортлдог. Роснефть гэхэд Оросын албаны улсын нийт газрын тос үйлдвэрлэлийн талыг дангаараа бүрэлдүүлдэг. Энэ нь дэлхийд 6%-ийг эзэлж байгаа гэсэн үг юм. Харин хамгийн том худалдаа авагч нь бүгд найрамдах Хятад ард улс, Энэтхэг болон Турк улс байна. Дональд Трамп эдгээр улсыг ч гэсэн Оросын албаны улсаас худалдан авалтаа зогсоо гэж хэдийн уриалаад байгаа. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди түүний үгэнд орохоо илэрхийлсэнийг бол Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт мөн мэдгдсэн. Украиний хувьд сүүлийн үед харин Оросын албаны улсын газрын тосны үйлдвэрүүд болоод эрчим хүчнийхэн дэд бүтцийг онилж дайрах нь нэмэгдсэн. Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Томахок гэх алсын тусгалтай пуужингийн тусламж гуйхаар Вашингтонд Дональд Трамптай өнгөрсөн 7 хоногт мөн уулзсан ч гэсэн зөвшөөрөөгүй. Энэ пуужингүүгээр дайныг зогсоох арга олно гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч түнд хэлсэн гэдгийг хэвлэлүүд бол гэж татж байсан юм. Мөн энэхүү пуужинг хэрэглэж сурахын тулд дор хаяж 1 жилийн бэлтгэл сургуулилт шаардлагатай гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэн байна. Энэ уулзалтын харин өмнөх өдөр нь Трамп Путин нар утсаар ярьж уулзахаар тохиролцсон ч Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио болон Оросын албаны улсын талаас гадаад иргэн сайд Сергей Лавров нарын ярианы дараагаар уулзалт ийхүү тодорхойгүй болжээ. Трампын хувьд ямар ч үр дүнгүй ийм уулзалт хийхийг хүсэхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Харин дайны талбарт энэ бүх үйл явдлын зэрэгцээ дайралтууд халдлагууд бол үргэлжилсээр байна. Лав гарагтал гэхэд Оросын албаны улсын ээлж дайралтад Украинд 7 хүн өртсөний дотор хүүхдүүд байсан гэдгийг албаны хүмүүс мэдээлж байгаамаа. НАТОгийн орнууд Пурл гэх санаачлагын хүрээнд Украинд зориулж Америкийн нэгдсэн улсаас 2 тэрбум Америк долларын зэвсэг худалдаж авсан гэдгийг НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте хэллээ. Тэрээр Вашингтонд байхдаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэхээр болсон төлбөрийг нь НАТОгийн орнууд харин хариуцж байгаа бөгөөд 2 тэрбум Америк долларын зэвсгийг Украинд хэдийн хүргэсэн гэж мэдгдсэн байгаа юм. Пурл санаачлах нь Америкийн нэгдсэн улсаас зэвсэг технологиг хурдан шуурхайгаар Украинд нийлүүлэх гэсэн НАТОгийн орнуудын бүрдүүлсэн ийм механизм. Тус санаачлагын хүрээнд НАТОгийн орнууд Украин руу Америкийн нэгдсэн улсаас шууд нийлүүлэх зэвсгийг тус бүр 500 сая Америк доллараар худалдаа авч байгаа байна. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Америкийн нэгдсэн улсын энэ айлчлалын тухайд гинтийн байсан гэдэг хардлагыг харин тэрээр өөрөө үгүйсгэж Украин дахь нөхцөл байдлын талаарх НАТОгийн орнуудын байр суурь хийгээд цаашдын төлөвлөгөөг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хэлэлцэх зорилготой байсан гэж хэлжээ. Чухам энэ хардлага нь яагаад гарсан бэ гэвэл Марк Рютегийн ажлын төлөвлөгөөнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хийх уулзалтын талаарх мэдээлэл огт байгаагүй бөгөөд уулзсныхан дөнгөж дараа л энэхүү мэдээлэл гарсан юм байна. Харин НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй энэ уулзалтын талаар хэдийн хэлэлцсэн байсан гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн юм.
За бүрэл санаачлагад харин хамгийн сүүлд 10 дугаар сарын 21-нд Итали улс нэгдэж байгаагаа мөн зарласан байна. Лав гарагт бүгд найрамд гардчилсан Солонгос ард улс Япон тэнгис рүү баллистик пуужа харавлаа. За бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Жемён 6 дугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш бүгд найрамд гардчилсан Солонгос ард улс ийхүү анх удаа он гарснаас хойш харин 5 удаа пуужа харавчаа. За хамгийн сүүлд 5 сарын өмнө буюу 5 дугаар сарын 5 болон 22-ны өдөр Пхеньянаас баллистик пуужин болон ойрын зайн тусгалтай далавчид пуужин харавсан. Бүгд найрамд Солонгос улсын зэвсэг түвшний мэдээлснээр Пхеньян хотоос ураг шорших бүс нутгаас хит хитэн ийм богино зайн баллистик пуужин хөөргсөн бөгөөд эдгээр нь зүүн хойш чиглэлтэй 350 км-ийн зайд ниссэн байгаа юм. Бүгд найрамд Солонгос улсын зэвсэгт хүчин Америкийн нэгдсэн улстай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд бүгд найрамд гардчилсан Солонгос ард улсын аливаа иймэрхүү өдөөн хатгалахыг няцаахад бүрэн бэлтгэлтэй байгаа гэдэг юм хэлсэн. Түүнчлэн Японы шинэ ерөнхий сайд Такеичи Сане сэтгүүлчдэд өгсөн ярилцлагада Японоос Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамд Солонгос улстай нягт харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд пуужингийн анхааруулгын мэдээллийг бодит цагийн гормоор солилцож байна гэж хэлсэн. За харин бүгд найрамд гардчилсан Солонгос ард улсын талаас энэхүү туршилтын талаар ямар нэгэн тайлбарыг бол хийгээгүй. За энэ пуужингийн туршилтын тухайд бас нэг анхаарал татсан зүйл бол энэ 7 хоногийн эцсээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын Азийн орнуудад хийх айлчлалтай давхцаж байгаа юм. За энэ айлчлал нь Дональд Трампын 2 дахь бүрийн эрхийнхээ хугацаанд энэ бүс нутагт хийх анхны айлчлал болж байна. За тэрээр эхлээд Малайзад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцоод дараа нь Япон улсыг зорино. Үүний дараа бүгд найрамд Солонгос улсад болох Аз намхан талайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт буюу АПЕК-д оролцохоор төлөвлөсөн байгаа юм. За хойд Солонгос буюу бүгд найрамд гарчсан Солонгос ард улс АПЕК-ийн чуулганы өмнө эсвэл яг энэ явцын үеэр иймэрхүү пуужингийн туршилт хийж байгаа нь өдөө хатгсан шинжтэй үйлдэл юм а гэж бол хурц зэрэглэдэх орнууд нь ийхүү үзэж байгаа бол хөндлөнгийн шинжээчид бүгд найрамд гардчилсан Солонгос ард улсыг цөмийн зэвсэгтэй улс гэсэн статусаа олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх гэсэн өөрсдийгөө сануулгах гэсэн ээлжид оролдлогын нэг юм а гэж харж байна. Энэ 7 хоногт олон улсын анхаарлыг татсан бас нэг мэдээ бол мэдээж Луврын музейд болсон хулгайн асуудал. За тэгвэл Үнэт Эрдэнэс хулгайд алдагдсанаас хойш хаалгаа бариад байсан Луврын музей 5 гарагаас эхлэн дахин нэгджээ. За хулгайн үеэр нийт 8 үнэт идэл алдагдсан. Цагдаа нар хэрэгтнүүдийг бол эрен зурулжсаар байгаа. За өдрийн гэрэлтэй цагт ердөө 4 минут үргэлжилсэн энэхүү хулгай дэрм нь дэлхийн хамгийн алдартай урлагийн сүм гэгддэг Парисын Луврын музейн нэр хүндэд ихээхэн хор хохирол учруулсан ийм хэрэг болсон. За хулгай хийсэн хүмүүс өнгөрсөн ям гарагт Луврын музейн 2 давхрын цонх руу кран ашиглан халдаж ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая Америк долларын үнд бүхий титэм, үнд чулуу, гоёл чимэглэлийг авч зугтсан. За тэд моторт дугуйгаар оргон зайлсан гэж мөрдөн шалгагчид мэдээлсэн юм. За мөн энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдах байгаа Парисын прокурор Лор Бекю мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 100 орчим мөрдөгч оролцож байгаа гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн. Хэрвээ хулгайчид үнэт эдлүүдийг хайлуулан борлуулах юм бол үнэт зүйлсийн бодит үнцийн бүрэн устдах эрсдэлтэй учраас айлуулах яаралтай энэхүү хүмүүсийг барих шаардлагатай байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. За болсон хэрэгт хариуцлага хүлээх үүднээс музейн захирал Лоренс Декар 5 гарагт огцор хүсэлтэд өгсөн ч гэсэн соёлын сайд Рашида Дати бол хүлээн аваагүй. За Лоренс Декар өчигдөр Францын Сенатын соёлын байнгын хороонд харин мэдүүлэг өгсөн. Энэ үеэр музейн хамгаалалтын тогтолцоонд ноцтой ийм сул талууд байсан гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Мөн музейд нэг яаралтай шинжилэл, сайжруулалт хийж, музейн орчныг автомашингүй бүс болгох, мөн хяналтын камерын сүлжээг бүрэн шинжлэх, дохиолын систем суйрлуулах, за мөн музей дотор байнгын цагдаагийн хэсэг байрлуулах хүсэлт гаргасан байгаа юм. За үнэхээр ч музейн хамгаалалт сул байсан болох нь бол энэхүү хяналтын камер хулгайчдыг цаг тухайд нь илрүүлж чадаагүй гэдгээс бол харагдаж байгаа. За Декарын хэлснээр музейн гаднах камерын хамрах талбай хангалтгүй байсан. За мөн хулгайчид орсон цонхны хэсэгт огт камерын хяналт байхгүйжээ. За Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон музейн аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг түргэтгэх ийм чиглэлийг бол албаныханд холбогдох хүмүүст өгсөн. Тэрээр энэ оны ихээр Луврын музейд хийх 6 жилийн шинжилгээний хөтөлбөрийг зарлаж үүнд хамгаалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг мөн багтаасан байсан юм а. Хөтөлбөрийн төгсгөл үзэгч та бүхэнд энэ 7 хоногт дэлхийд дахинд болж өнгөрсөн зарим онцлог явдлыг товчоор өргөе.
Боливийн улсын ерөнхийлөгчийн сонгуульд барууны төвч үзэлтэй сенач Родриго Пас ялалт байгууллаа. Тэрээр ялсныхаа дараа Боливийн улс олон улсын тавцанд байр сууриа сэргээж баттгаж байна хэмээн онцолсон юм. Боливийн улс нь 2023 оноос хойш ам долларын хомсдолд нэрвэгдэж, тус улсад томоохон эдийн засгийн хямрал нөглөж, импортод нь саад учрах болсон. Үүний зэрэгцээ Боливийн мөнгөн тэмдэгтийн ханш огцом унссан. Түүнчлэн өнгөрсөн сард инфляц 23% хүрсэн нь 1991 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын явуулж байгаа цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн чагсаал Америкийн нэгдсэн улсад өрнөж байна. Жагсагчид тэрбумтнууд буюу баячууд Америкийн нэгдсэн улсыг сүрүүлж байна. Эдгээр дарангуйлагчдыг буулгая буюу ийм нутагтай No Kings гэх уриатайгаар жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Америкийн нэгдсэн улс даяар энэ жагсаалд өнгөрсөн 7 хоногийн байдлаар хэлэхэд 7 сая орчим хүн оролцож байна. Энэ жагсаал нь 10 дугаар сарын 1-ээс хойш үргэлжилж байгаа засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн төр зогсоод байгаа үедээ давтаж байгаамаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төсвөнд батлагдаагүй гэх асуудлын улмаас хэсэгчлэн зогсоод 23 өдөр болж байна. Хизээ эргээд цэрэх нь тодорхойг байгаа юм. Зарим хууль тогтоогч энэ удаагийн саатал нь Трампын анхны бүрэн эрхийн үеийн 35 хоног засаг зогссон хугацааг давж магадгүй байна гэж үзэж байна. Энэ нь Трампын 2 дахь бүрэн эрхийн үед тохиож байгаа хамгийн урт хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдал бөгөөд нийгэм эдийн засгийн үр дагавар нь өдөр их тусам улам өргөжөж байгаа юм. Холбооны засгийн газар өнөөгийн байдлаар 2.3 сая албан агчтай үнээс 750 мянга орчим хүн өдөр бүр ажилдаа очих эрэхгүй төр чөлөөлөгдөж байгаа гэж Конгрессийн төсвийн албанаас мэдээлжээ. Дэлхийд дахин дахь эдийн засаг худалдааны тогтворгүй нөхцөл байдлаас үл хамааран хятадын гадаад худалдаа энэ оны эхний 9 сард өндөр тогтвортой өсөлт үзүүлжээ. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр хятадын бараа бүтээгдэхүүний нийт худалдааны хэмжээ оны эхний 9 сард 3361 их найд юанд хүрч өмнөх оны мөн үеэс 4% өссөн байна. Экспортын бүтцэн мөнгө сайжирч өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдсэн нь өсөлтөд нь түлхэж болжээ. Өдөрт та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.